Өчигмийн төрийн үзэгчтэй Шадар сайдын цаг нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэх бэлэн болоод байна. Студид маань Шадар сайдын зөвлөх Батлах хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өөрчлөгдсөн өдрийн өдргөө. За баярлалаа. Тэгэхээр уламжлал ясаар эрүүл мэндийн салбараар яриагаа эхлэн зүйтэй болов уу гэж бодлоо л та. Эрүүл мэндийн салбараар ер нь саний хэвтэй байна. За Шадар сайд Оюнбаатарын хувьд эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсноос одоо том бодлогоогүйгээр 449 тоод тушаал гаргасан. За энэ хүү тушаал нь бол гол агуулга санаад одоо сахилга хариуцлагыг энэ салбарт нэмэгдүүлэх ийм зорилго чиглэлтэйгээр гаргасан тушаал байгаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол ерөнхийдөө одоо энэ 449 тоод тушаалынхаа хэрэгжилтээр одоо үндсэн ажлаа одоо гол чиглүүлж ажиллаж байна. Хяналтыг тавьж за энэ одоо тушаалыг биелэлтийг одоо хянах тал дээр маш их ажлуудыг хийж байгаа. За мөн одоо энэ тушаалын биелэлттэй холбоотойгоор за өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг бас зохион байгууллаа. За тэгээ энэ хүү зөвлөгөөнийхөө үеэр бол өнгөрсөн 2015 оны эрүүл мэндийн салбарын бас шилдэг байгууллагуудыг нэр бас шалгаруулсан. За 2015 оны шилдэг байгууллагаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв шалгарсан. За мөн одоо 2015 оны шилдэг газраар нийслэлийн эрүүл мэндийн газар бас тус шалгарсан байгаа. За тэгээд бас түрүүн миний дурдсан одоо бас тушаалын хэрэгжилтийг шалгах зорилгоор өнгөрсөн хугацаанд хан уул дүүргийн одоо эрүүл мэндийн нэгдэл эрүүл мэндийн төв дээр бас ажиллалаа. За тэгээд эрүүл мэндийн одоо салбарын үйл ажиллагаатай танилцахаас гадна тулгамдж буй асуудлуудыг одоо бас газар дээр шийдвэрлэх одоо бодит байдалтай танилцах тушаалын хэрэгжилтийг одоо бас хянах зорилгоор хан уул дүүргийн эмнэлэг дээр бол бас ажилласан байна. За тэгэхээр он гар сар дэлхийн 100 гаруй оронд Улаанбаатар өвчний дэгдэлд маш идэвхжсэн гэсэн мэдээлэл байгаа л та. Тэгэхээр манай Монгол улсад маань ч гэсэн урд хойд хоёр хөшөөсөө Улаанбаатар өвч орж ирсэн гэсэн тархал бас нэлээд өндөр байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр яг ямар мэдээлэл байгаа? Би бас Монгол улсын Шадар сайд Оюнбаатарыг эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд халдвар төвчний судлалын үндэсний төв дээр очиж эмнэлгийн нөхцөл байдал болон өвчтнүүдийн эмчилгээний талаар явцтай танилцсан гэж сонссон юм байна. Тэгээ Улаанбаатар өвчний тархалт бол одоо зөвхөн одоо Монгол улсад тохиолдоод байгаа юм зүйл биш юм аа гэдэг бас дэргэд маань ойлгох хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр дэлхийн нийтээр одоо дэлхийн 110 гаруй улсад Улаанбаатар өвчтний дэгдэлт бол маш өндөр байгаа. За тэр тусмаа одоо манай урд хойд хөршүүдэд одоо энэ өвчтний дэгдэлт бүр их өндөр хувьтай. Одоогийн байдлаар Бүгд хятад улсад бол 2000 гаруй хүн, за Оросын улбаны улсад 300 гаруй одоо энэ Улаанбаатарны тохиолдол бүртгэгдээд байна. Монгол улсын хувьд бол халдвар төвчний судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 650 орчим хүн одоо эмчилүүлж байна. За эдгээр хүмүүсийн 400 гаруй нь бол одоо яг Улаанбаатар өвчний шинж тэмдэгтэйгээр эмчилгээ хийлгээд ингэ явж байна л да. За нийт одоо яг өвчлөж байгаа хүмүүсийн маань 33% буюу одоо 3/1 нь үндсэндээ 18-аас 30 насны залуучууд голчлон одоо энэ өвчний тохиолдолд бол өртөөд байна. Тэгэхээр одоо яг энэ өвчнөд Улаанбаатар өвчний тохиолдол илүү их төлхөө бүртгэгдээд байгаа 18-аас 30 насны залуучуудад ялангуяа одоо дархлаажуулалтын вакциныг хийх энэ аяныг бол нэлээд эрчимтэй одоо их төлөвлөж байна л да. Тэгээд үүний тулд шаардлагатай вакцины тунгуудад одоо шаардлагатай санхүүжилт болох 948 сая төгрөгийн эхний ээлжийн санхүүжилтийг бол засгийн газар дээр бол шийдвэрлэж чадсан. За тэгэхээр бол эх 5 дугаар сард одоо дархлаажуулалтын аяныг 10 хоногийн одоо хугацаатаар явуулж байсан зохион байгуулалт төлөвлөлөд ажиллаж байна. За энэ хүү аяныг бол эрүүл мэндийн спортын яам, за боловсрол соёл шинжилгээ ухааны яамтай хамтарч зохион байгуулахар болж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ялангуяа одоо 18-аас 30 насны залуучууд маань илүү төлхөө, за мөн одоо бусад иргэд маань ч гэсэн өөрсдийнхөө хүсэлтээр энэ хүү дархлаажуулалтын аянд одоо оролцож өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын боломжоор одоо нөхцлөөр бол хангалттай байна. Эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Оюнбаатар сайд маань эмнэлгийн дарга нартай бас үр дүнгийн гэрээ байгуулсан байсан л та. Энэ үр дүнгийн гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчтэй өргөхгүй юу? Ер нь яг эмнэлгийн дарга нар гэлтгүүгээр ерөнхийдөө эрүүл мэндийн яамны одоо харьяа бүх нийт байгууллагуудынхаа дарга захирлуудтай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Тэгээ энэ хүү гэрээнд хариуцах зурах арга хэмжээнд эрүүл мэндийн спортын яамны зохион байгуулагдсан. За энэ үеэр эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Оюнбаатар нийт эрүүл мэндийн салбарын одоо дарга захирлуудад хандаж хэлсэн үгэндээ ерөнхийдөө эмч нарын одоо мэдлэг чадрын хувьд бол Монгол улсын явд дарамтлалтай өндөр түвшинд байна. За дээр нь бол төр засгаас анхаарал хандуулж эмнэлгийн одоо салбарын тоног төхөөрөмж
техник хэрэгслүүдийг бол бас хангалттай хэмжээнд нийлүүлж одоо ингэж ажиллаж чадж байгаа гэж бодож байна. Одоо хэцүү ард иргэдтэйгээ одоо яг харилцаа менежментийн тал дээр бол бас баггүй хэмжээний доголдол дутагдал гараад байна. Тийм учраас энэ тал дээр одоо анхаарал хандуулж ажиллаач. 449 дэх тушаалыг одоо маш одоо гол удирдлага болгож одоо энэ ард иргэдтэйгээ харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэж сайжруулаарай гэж одоо захиж бас хэлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газар Европ стандарт нэвтэрсэн талаар мэдээлэлсэн л та. Улсын онцгой комиссийн дарга Оюнбаатар ч гэсэн галын хувцас өмсөд галын анги дээр ажилласан мэдээлэл цахим ертөнцөөр бас нэлээдгүй шуугаад авчихсан. Энэхүү талаар мэдээллийг та бас үзэгчтэй өргөхгүй. Австрийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хүрээнд бид 5 сая еврогийн өгүүлбэрт бүхий 16 автомашиныг гал унтраах болон гал төмөртэй тэмцэх зорилтын иж бүрэн тооцоолсон 16 автомашиныг за мөн дээр нь 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүгд найрамдах Солонгос улсаас 12 автомашин ингээд нийтдээ 28 техник хэрэгслийг одоо хүлээж авч гардуулах ийм ажиллагаа бас болсон байна. За эдгээр техникүүд нь бол Монгол орны эрсдэс уур амьсгалд зориулагдаж тусгайлан бүтээгдсэн ийм одоо техник хэрэгслүүд. За эдгээрийг бол Улаанбаатар хот, за Хөвсгөл аймаг, Булган, Дорнод, Сэлэнг аймагуудын онцгой байдлын газруудад бол хуваарлаж ажиллуулахар болсон. За энэ үеэр одоо Монгол Улсын шадар сайд, за улсын онцгой комиссийн дарга Оюнбаатар эдгээр техник хэрэгсэлтэй танилцах үеэрээ бол одоо өөрийн биеэр туршиж үзэж хэрэгжилж одоо танилцуулга хийж өөрөө бас үз танилцсан ийм ажиллагаа явагдсан. За эдгээр техникийг хүлээж авснаар онцгой байдлын албаны одоо гамшигтай тэмцэх нөхцөл байдал нь бол одоо чадамжинд эрс дээшилсэн. Ийм одоо ач холбогдол бүхий арга хэмжээ болсон байна да. Тэгэхээр бичсэн жилийн зуудыг маш үнэтэй давлаа гэдээ одоо ярихтаа танилцлаа. Тэгэхээр Эрдэнэ талаас сумын хувьд радио станцын туршлагыг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн мэдээлэл байна л да. Яг энэхүү радио станцын нэвтрүүлсэн туршлагын талаар та бас үзэгчтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Яг энэ бол нөгөө цагаараа үржилсэн мэдээгээр байгалийн онц аюултай үзэгдэл болох одоо энэ мэдээг авсны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байгаа. Үндсэндээ Эрдэнэ талаас сумын нутаг дэвсгэрт 500 гаруй радио станцыг одоо айл бүртээ тарааж байрлуулад энэ нь бол ерөнхийдөө айл бүрхүүд бол малчид хоорондоо мэдээлэл солилцох энэ үйл явцыг шуурхайлах илүү төхөн болох нисгийг арга хэмжээ. Гэхдээ энэ бол маш их өндөр үр дүнтэй ажил болсон. Яагаад тэгэхээр Эрдэнэ талаас сумын хувьд бол тухайн одоо байгалийн онц аюултай үзэгдлийг одоо бараг хохирлгүйгээр одоо давж гарч чадсан байна. Тэгэхээр яг энэ үеэр бол хөрч зэрэгэлдээ сум болох Адаа цэг суманд 12,000 гаруй мал орогдсон гэсэн мэдээ ирсэн. Яг тухайн одоо радио станцын туршилтыг одоо амжилттай хэрэгжүүлсэн Эрдэнэ талаас суманд бол огт хохирлгүйгээр одоо энийг давсан. Тэгэхээр энэ яаж юм гэхээр малчид биеийнх одоо малыг одоо энд явж тэнд явж гэсэн мэдээлэл хийх цаа манай энд юм байна, танаа тэнд юм байна, удахгүй ингэн за зарим одоо хотондоо дарагдсан мал нь одоо хотондоо дарагдсан айлууд бол нэг нэгнээсээ тусалцаа үсгэж ингээд хоорондоо мэдээлэл сайтай биеиндээ тусалж ингэж хамтарч ажиллаж чадсанаар л үндсэн тохиолдлууд авсан. Тэр бол цаашдаа одоо яг Эрдэнэ талаас сум дээр хэрэгжүүлсэн одоо энэ туршлагыг үндэслээд одоо яг онцгой энэ тохиолдлуудад бол бас ийм аргуудыг цаашдаа хэрэглээд явах бас боломжтой юм аа гэдэг нь бас батлагдсан байна. Монгол Улсын гавьяачид гэсэн Давхлан баясгаланаар илгээлтийн эзэд нэртэй тоглолтыг зохион байгуулж байгаа. Тоглолтынхаа орлогоор үйлчлэл хөнөрсөн аймаг сумдуудад хандивын барометралыг хөрвүүлсэн байгаа. Тэгэхээр энэхүү тоглолтын хүрээнд хичнээн хэмжээний тусламжийн барометрал цугласан юм байна. Энэхүү мэдээллийг та бас үзэгчтэй өргөхгүй юу? За илгээлтийн эзэд энэ хүрээнд бол 300 гаруй тонн өвс, за 40,000 гаруй ширхэг одоо малын нэмнээ бас цугларсан байгаа. За энэхүү одоо тусламжийн барааг хүлээлцэх энэ арга хэмжээ бол чигсийн талбай дээр болсон. За уг арга хэмжээнд улсын онцгой комиссийн дарга хуваар Монголын шадар сайд Оюнбаатар бас оролцож хүлээж авсан байгаа. За мөн одоо онцгой байдлын ерөнхий газрын удирдах албан тушаалтанд байлцаж одоо тусламжийн барааг хүлээж авч за аянд гаргасан ийм арга хэмжээ болсон. За мөн энэ үеэр бол шадар сайд Оюнбаатар маань хэлсэн үгэндээ ерөнхийдөө 2 дуучин нэгдээд ийм хэмжээний аяныг эхлүүлж ийм хэмжээний тусламжийг одоо тэрэгдээ малчин түмэндээ зориулж чадж байгаа юм чинь Монгол түмэн бүгдээрээ хамтраад нийлээд хийвэл одоо бас энэ хаврчлтыг бол одоо ямар ч хохирлуугаар давах юм боломж бүрэн байгаа байна гэдэг бас их онцолж хэлж
За тэгээд онцгой хуулийн ерөнхий газрын өндөрлгүүдийн үеэр одоо тусламжийн барааны гүйцэтгэлийг тайлан одоо эргэж мэдээлэхээр ингэж болсон байна. За тэгэхээр таны хажуугаар сар гिचээр илгээлтийн эзэд хандвийн аянаар хүргэгдсэн өвсийг бас зарж борлуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүний өмнө бас улсын онцгой комиссаас хүргэсэн өвлжил хүндрсэн аймагуудад хүргэсэн өвс тижээлийг борлуулсан явдал бас гарсан байсан. Энэ тал дээр яг ямар хөө арга хэмжээ авсан юм бол хаана аль аймагуудад бас борлуулсан явдал гарсан юм болоо. Өвлжид болон хаваржилт хүндэрснээс шалтгаалаад одоо хөдөө орон нутгуудад энэ тусламжийн бараа бүтээгдэхүүн за онцгой комиссаас илгээж байгаа өвс тижээлийг хүргэх тал дээр бол бас нэлээд асуудлууд гарч байгаа. За энэ бол мэдээж ялангуяа тээвэрлэлтийн тал дээр бол нэлээд хүндрэлтэй тулгараад байна. Тэгэхээр бол мэдээж аймаг орон нутгуудын төсөв бас төдийлөн хангалттай биш байгаа учраас энэхүү тээврийн асуудлыг бас бүрэн одоо өөрөөсөө хариуцаад шийдчих боломж бас төдийлөн бүх аймагуудад байхгүй байна л да. Тийм учраас цөөн хэдэн аймагуудад энэ бол нийтээрээ биш юм байгаа. Цөөн хэдэн аймагуудад яг энэ асуудал гарсан. Энэ нь яасан бэ гэхээр тухайн тээврийн одоо тээвэрлэлтийн зардлыг тодорхой хэсгийг нь хувийг нь бол одоо аймгийн болон орон нутгийнхаа төсвөөс шийдвэрлээд за үлдсэн талын хувийг нь бол малчтаас одоо гаргуулж өөрөөр хэлбэл өвс тижээлтэй шингээж зөвхөн тээвэрлэлтийн дээр талын нэр нь одоо борлуулсан ийм тохиолдлууд бол цөөн одоо бүртгэгдсэн. За мөн ялгаагүй одоо энэ илгээлтийн эзэдийн аяны хүрээнд цугласан тусламжийн одоо энэ бараа бүтээгдэхүүнүүдээс бас яг ийм тохиолдол уус аймагт одоо бүртгэгдсэн байгаа. Тэр нь бол мөн ялгаа байхгүй. Зөвхөн тээвэрлэлтийн зардлын одоо хагасаар нь талаар нь одоо худалдаж борлуулсан ийм тохиолдол гарсан. Энэ дээр зүгээр иргэдийн ойлгоод байгаа шиг нэгээ залилсан ийм тохиолдол өвдөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл иргэд болон малчид энэ дээр гомдлоо гэсэн иргэн бол малч нэгж байхгүй ийм л одоо авч явсан байна. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын шадар сайдын хувьар бүгд найрамдах Казахстан улс хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэсэн бас нэг мэдээлэл байсан л да. Яг ямар талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болсон юм лээ? За бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг одоо Монгол Улсын шадар сайдаас хүлээн авч уулзсан. За энэхүү төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улс суугаа элчин сайд Кобландийн за мөн бүгд найрамдах Казахстан улсын Дорнод Казахстан мужийн захирагч Ахметов за мөн одоо тус улс мөн Ахметов за мөн одоо БПК Автоазия гэдэг группийн төлөөлөгчд одоо энэхүү уулзалтанд оролцсон. За мөн уулзалтанд бол Баян Улгийн улс Ховд аймгийн засаг дарганы оролцож ярилцсан байгаа. За ерөнхийдөө уулзалтын одоо ярилцсан гол чиглэл зорилго нь одоо хөлийн бүсийн худалдаа, хөлийн бүсийн хамтын ажиллагааг бол нэмэгдүүлэхэд одоо гол анхаарлаа, гол асуудлыг бол энэ эрхлэлгөөнд ярилцсан. За мөн Монгол Улсын шадар сайдын хувьд Монгол төвөгтний шатрын тэмцээний зохион байгуулах, за энэхүү тэмцээнд Казахстан улсын төлөөлөгчдийг урьж оролцуулах хамтар зохион байгуулах талаар бас санал солилцож чадсан байна. За тэгэхээр 2016 оны 3 сарын 5-6-ны өдрүүдэд Тимээ болоо 2016 улсын аврах шалаар болох тэмцээн болж өндөрлсөн байгаа. Тэгэхээр энэхүү тэмцээний тухай бас үзэгчдтэй хүрэхгүй хизээнээс яг явж эхэлсэн юм лээ. Тимээ болоо 2016 тэмцээн Өмнөгов аймагт 2 удаа зохион байгуулагдсан. За Тимээ болоо тэмцээн бол анх зохион байгуулагдсанаас хойш өнөөдөр хүртэл 14 дахь жилдээ жилийнхэн өөрийг үзэж байна. Энэ хугацаанд бол Тимээ болооны спорт бол нэлээд өндөр түвшинд хөгжиж байна. За ялангуяа тамирчдын ур чадвар бол нэлээд нэмэгдсэн байна. За Тимээ болооны тэмцээнд одоо баг тамирчдаа оруулах сонирхол бол бас аймаг орнууд нэлээд өндөр болсон байна л да. Энэ ялангуяа одоо энэ удаагийн тэмцээнд бол маш олон аймагуд өөрсдийн баг тамирчдыг оролцуулсан дотор одоо Говьалтай аймаг хүртэл одоо 700 гаруй километрийн замыг туулан байж үргэлж сэрж байгаа тэмцээн өндөр амжилттай оролцсон. Тэгэхээр бол цаашдаа Тимээ болоо тэмцээнийг бол илүү өргөн хүрээнд илүү одоо ойрхон давтамжтайгаар зохион байгуулах ийм одоо шаардлага бол нэгэн тулгарсан. За мөн одоо Өмнөгов аймагт Тимээ болооны стадион барих ажлыг бол бас энэ үеэр эхлүүлээд байна л да. Тэгэхээр бол цаашдаа Тимээ болооны спорт бол Монгол улсыг бас дэлхийд одоо нэлийн өндөр түвшинд сурталчлах, за мөн жуулчдыг татах ийм одоо спортын нэлийн томоохон төрөл болно гэдэгт бол бас итгэлтэйгээр ажил хөгжүүлж байгаа. За тэгэхээр 1985 онд Нэгдсэн үндэсний байгууллага ерөнхий ассамблеагаас хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалахад баримтлах үндсэн зарчмыг баталснаар 3 сарын 15-ныг хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Тэгэхээр энэ жил хэрэглэгчийн өдөр маань нэлийн өргөн цар хүрээтэй болсон байгаа. Тэгэхээр
энэхүү хэрэглэгчийн өдрийн талаарх мэдээллийг бас үзэгчтэй өгөхгүй юу? Тэгээ хэрэглэгчийн өдрийг бол дэлхийн нийтээр тэмдэглэдэг. За Монгол улсад ч гэсэн бол сүүлийн 25 жилийн хугацаанд бол хэрэглэгчийн хөдөлгөөн үүсч явж явах хугацаанд бол бас тодорхой төвшөнд энэ өдрийг бол тэмдэглэж ач холбогдол өгч явж ирсэн. За энэ жилийн хувьд бол нэг онцлог болсон. Одоо 2016 оныг Монгол Улсын засгийн газраас хэрэглэгчийн жил болгож зарласан байна. Тэр агуулгаараа тэр утгаараа одоо хэрэглэгчийн өдрийг бол нэлээд өргөн цар хүрээнд тэмдэглэж одоо Чингисийн талбай дээр гэж тэмдэглэж өнгөрүүллээ. За энэ арга хэмжээнд бол Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлагууд бол оролцсон. За мөн дээр нь бол төрийн байгууллагууд, цахилгаан төхөөрөмж сүлжээ, бус дулааны одоо газрууд, за сүүхүүд, за мөн одоо хэрэглэгчид шууд чиглэж үйл ажиллагаа явуулдаг хувийн хвшлийнхэн гээд одоо нийтдээ 30 гаруй одоо бизнесийн болон одоо хувийн хвшил одоо төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож одоо өргөн цар хүрээнд нэг цэг дээрээс ард иргэдэд үйлчлэгээ явуулж нэг өдрийг хэрэглэгчтэй чиглэсэн юм өдөр болгож өнгөрүүлээ л дээ. Тэгэхээр та дөнгөж цаа хэллээ л дээ. Хэрэглэгчийн нийгэмлэг үйл ажиллагаа явуулаад 25 жил болж байна гэдэг. Тэгэхээр Монгол улсад хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг үүсгэн байгуулагдаад 25 жил болж байна гэсэн гэж ойлгож болох уу те? Тий, тэгж ойлгож болно. Сая одоо энэ хэрэглэгчийн өдрийн хүрээнд үндсэндээ бас Монгол улсад хэрэглэгчийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсан 25 жилийн бас давхар тэмдэглэж одоо бас явсан байна. Тэгээд Монголын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгчөөр нас Монгол Улсын шадар сайд Оюнбаатар өөр ажилладаг байна. Тэр утгаараа бол энэ 25 жилийн яваг нэлээд өргөн цар хүрээнд аймаг орон нутгийн төлөөллүүдийг оролцуулаад нийтдээ одоо энэ 25 жилийн туршид хэрэглэгчийн төлөө сэтгэл санаагаа жилээж үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан нийт одоо хамт олонныхоо үлийн авч баярын хурал хийж бас ингэж энэ өдрийг нэлээд өсөлт хөлтөр тэмдэглэж өнгөрсөн. Тэгэхээр дөнгөж сая та Монгол Улсын шадар сайд Оюнбаатар маань хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг гэж бас хэллээ л дээ. Тэгэхээр яг хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооны зүгээс хэрэглэгч рүү чиглэсэн яг ямар үйл ажиллагаа хийдэг юм бэ? Энэхүү үйл ажиллагааны талаар мэдээлэл авъя гэвэл бас хаанаас авах боломжтой болоо? Ер нь бол Монгол Улсын шадар сайд Оюнбаатар хэрэглэгчийн төлөө энэ нийгэмлэгтэй хамтарч ажилласнаас хойш бол бас бишгүй олон ажлыг хийсэн. За энэний нэлээд том түлхэж болох ажил нь бол 2016 оныг хэрэглэгчийн жил болгож засгийн газраар батлуулсан явдал байсан. За мөн үүнтэй холбоотойгоор бид нэр өнгөрсөн 2 дугаар сард одоо Монгол Улсын шадар сайдын харьяа агентлагуудыг нэгтгэж хэрэглэгчийн төлөө ажиллах төлөвлөгөөг нь батлах зорилгоор нэгэн дээвэр дор хэмжээний уулзалт нээлттэй хийж байсан тийм. За тэгвэл тэр хугацаанаас хойш бол хэрэглэгчийн төлөө одоо хэрэглэгчийн эрх хэмээх сониныг одоо шадар сайдын ажлын албаас эрхлэж гаргаж байна. За энэ хүү хэрэглэгчийн сонин нь бол одоо сар тутамд нэг дугаар гарч байна. За энэ дээр бол хэрэглэгчид чиглэсэн хэрэглэгчийн эрх мөн хэрэглэгчийн боловсролыг дэмжиж байгаа тал дээр бол маш олон мэдээлэл багтдаг. Ийм сонин бол бас гарч эхлэдэг байгаа. За мөн одоо сонин хэвлэлээс гадна мөн одоо сүүлийн үед бол хэрэглэгчид маань за сошиал болон Facebook одоо хуудсыг маш их хэрэглэдэг болсон байна л да. Тэгэхээр бид нэр хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс хэрэглэгч таны төлөө гэдэг одоо сошиалын хуудас Facebook хуудасаас нээж ажиллуулж байгаа. За энэ хуудасны одоо гол зорилго нь юу вэ гэхээр хэрэглэгчид бас мөн ялгаа байхгүй хэрэглэгчийн боловсролыг болгох за хэрэглэгчийн эрхийг хамгаалахад одоо гол үйл ажиллагаа нь чиглэж байгаа. За одоо 4 минут дурдсан шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлагийн дийлэнх нь бол хэрэглэгчид чиглэсэн агентлагууд байдаг. Шудраг улс төрөлжийн төлөө газар, оюуны өмчийн газар, стандартчлал хэмжилт зүүн газар, мэргэжлийн хэлтийн газар, онцгой хуулийн ерхий газар, худалдаа ажиллагааны газар. Тэгэхээр эдгээр агентлагуудын төлөөлөгчид одоо албан хаагчид за мөн одоо мэргэжлийн улсын байцаагч нар одоо энэ хүү хэрэглэгч таны төлөө гэдэг Facebook хуудас дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр бол хэрэглэгч өөрийнх нь одоо эрх зөрчигдөж байгаа талаарх мэдээлэл за эдгээр байгууллагуудаас асуух одоо асуулт, санал хүсэлт юу гэдэг юм бүгдийг энэ хуудасаар дамжуулаад тухайн одоо харьяа агентлагуудынх нь хариуцсан хүмүүстэй өөрсдөө холбогдоод энэ талаар бол мэдээлэл авах за мөн гомдлоо барагдуулах ийм боломжтой болж байгаа. Тэгэхээр бол би одоо бас телевиз үзэж байгаа үзэгчдийгээ бас уриалмаар л одоо хэрэглэгч одоо мэдээж Монгол улсын бүх одоо иргэн бол хэрэглэгч байгаа. Тэгэхээр тэр үүднээсээ энэ хүү хэрэглэгч таны төлөө хэмээх хуудсан дээр айлуулах өөрсдийнхөө тэр одоо тулгамдж байгаа асуудлуудыг тавиад байгаарай гэж өргөж байна. Тэр тал дээр бол одоо шийдвэрлэх тал дээр цаана одоо шадар сайдын ажлын алба болон эрхлэх асуудлын хүрээний 6 агентлаг өөрөө ажиллаж чадна гэдэг нэвтрүүлгээр дамжуулж бас уриалж байна.
үзэгчтэй маш хэрэгтэй мэдээллийг хүргэсэн танд баярлалаа. За үзэгчтэй Шадар сайдын цаг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн цаг үеийн асуудлыг бидэнд хүргэсэн Монгол Улсын Шадар сайд Оюнбаатарын зөвлөх Батлага танд бас баярлалаа. Дараагийн дугаараар эрг уулзлаа түр баяртай.